Сайн байцгаана уу хүүхдүүдээ 8 дугаар цэцэрлэгийн багш Болормоо байна. Өнөөдрийн байгалийн орчны хичээлээр юмс болон биетийг байрнаас нь хөдлөхийн тулд ямар үйл хийж болохыг туршицгаая. Ширээн дээр та нарын тоглох дуртай тоглоо хэрэглэгдэхүүн биетүүд юм. Багш нь бөмбөгийг түлхээ. Бөмбөг өнгөрөд доош унсан. Одоо энэ шог түлхээ. Шам нь өнгөрсөнгүй гулсаж байна. Яагаад гэхээр өнцгтөө ирмэгтэй учраас өнгөрөхгүй гулслаа. Багш нь машиныг түлхлээ. Та нар дугуйг нь ажиглаарай. Одоо бүгдээрээ өөр биетүүдээр туршилт хийнэ. Эдгээр биетүүд маань өөр хэлбэртэй. Биетүүдээр тоглонгоо хэрхэн хөдөлж байгааг нь харцгаая. За энэ биет болохоор суураараа гулсаад хажуу талаараа өнгөрч байна. Дараагийн биетийг туршиж хөдөлгөөнд оруулахад байрандаа эргэлдэж байна. За энэ биет маань хажуу талаараа өнгөрөөд доод талаараа гулсаж байна. За энэ өнцгтөө ирмэгтэй учраас мөн гулсаж байна. За энэ бас өнцөг ирмэгтэй учраас гулсаж байна. Хүүхдүүдэд багшин соронц ашиглан татах, түлхэх үйлдэлийг харуулъя. Бөмбөг, шоо, машин зэрэг тоглоомуудаар түлхэх, татах үйлдэлээр туршилтыг хийж үзүүлсэн. Одоо тэгвэл дүрсээр загварчлан үзүүлье. Бөмбөгийг дугуй дүрсээр, шоог дөрвөлжин дүрсээр илэрхийлээд сонирхолтой байдлаар дараах туршилтыг хийж үзье. Ширээн дээр байсан бөмбөгийг түлхэхэд өнхрөөд доош унсан. Харин шоог түлхэхэд ирмэгтэй өнцгтөө биет учраас гулссан. Энэ туршилтаар бөөрөнхий зүйлийг түлхэхэд өнгөрдөг, харин ирмэгтэй зүйлс гулсдаг болохыг туршиж үзлээ. Энэ удаагийн хичээлээр бид амьгүй зүйлсийг татах, түлхэх, чирэх, өнхрүүлэх зэрэг үйлээр хэрхэн байрнаас нь хөдөлгөж байгааг янз бүрийн туршилтаар ажиглалаа. Хүүхдүүд та нарт сонирхолтой байна уу? Одоо тэгвэл бүгдээрээ амьгүй зүйлсийг хөдөлгөх үйл бидний ахуй амьдрал тоглоом наадамд хэрхэн хэрэгждэг болохыг дараах бичлэгүүдээс харъя. Хүүхдүүд та нар анхааралтай ажиглаарай. Монголын уламжлалт тоглоом наадгай. хичээлээр гулсах, өнгөрөх, татах, түлхэх үйлдэлийг сургалтын хэрэглэгдэхүүн тоглоомоор дамжуулан туршилт хийж үзлээ. Хүүхдүүд та бүхэн гэртээ байгаа тоглоомоор туршиж үзээрэй.